Юу нэг шүү? 50. Тэгвэл одоо шидэлт гэдэг болчихсон. Одоо. Тэгвэл миний зүйл яах вэ? 7:30-аас. Тэг өөртөө гардаг. Гарын над руу залангууд чамрууд явуулсан юм да би. Манай дуучаар нэгсэ гэж чи дуурай өгсөхгүй би. Яасын хөгшрөө гэж хэлж байгаа. Ёо тэгт. Ийм зураг өгөөд. Тий. Тэгсэн чинь нэг илгэмж явуулчихсан байхгүй. Тэгсэн би тэр хүнийг танихгүй. Сонирхол юм байлээ. Тэг намайг ах одоо энэ 8 төгжмөнд ингээд дуртай болоход манай ах айгүй нөлөөтэй байхгүй. Гэтэ одоо тэр ах маань өөд болсон. Тэгээд ах ерөнхийдөө тухайн үед амар 8 төгжим сонсдог байсан. Ингээл гэр мөрт ингээд Nirvana-гийн CD мэд ингээл байж та. Тэгвэл одоо ингээд Nirvana-гийн дуу муу сонсоход бүр ингээд нэг тийм сэтгэл тоногчсон тий. Чавхлаа ахын дуу муу шиг гэж ордог болсон байгаа даа. Тэнгүүтлээ хамгийн анх намайг 12-нд гитар сурч эхэлж байхад манай ах маань намайг ингэж дагуулад Playtime руу анх явж байсан байхгүй. Хоёулахна намайг ингэ Playtime үзүүлэх гэж явж байгаа байхгүй. Тэгэл би анх очиод Playtime дээр үзээл ихэд бол гайхаад ямар гоё юм бэ гээл те. Тэгээ надад бүгдийг ингэ тайлбарч өгч байгаа байхгүй. Би чи ингэ хүмүүсээс савж магаал тэнгүүт. Тэгэл гайхан гот. Үгүй наа хүмүүс чи ингэ одоо чамайг би яаж харагдаж байгаа бол те. Одоо чамд ямар мэдрэмж төрүүлж байгаа бол гэж юу ч бодохгүй зөвхөн ингэ өөрийнхөө хүснээр өөрийнхөөрөө байгаа одоо чи ч гэсэн одоо ингэ хэрэгтэй гэ те. Нэг бүгдийг ингэ тайлбарч өгч байгаа байхгүй. Тэгэл анх жоох хүүхэд байсан юм чинь тэгэл тухай нарсаж марч чаддаггүй юм болсон. Тэгээд тэр чинь 12 оноос гитараа сурж эхлээд ингээд нэг аваа хөрхэн болж байгаа байхгүй юу. Тэгээд яг 10 жил төгсдөг жил яг 2016 оны Ниснес байлоо. Ниснес фестивал руу бас намайг дагуулж явж байсан. Яг хоёулаа очиад. Тэгэнгүүтлээ за танаа үеийн хамтлагууд бол ингэж л тоглож байна. Чи тэгээд чадах юм уу? гэж асууж басаа. Тэгэхэд би анх одоо хамтлагаа яг одоо үзэгчийн юунаас үзчихсэн байхгүй юу? Байрнаас үзчихсэн. Тэгэл юу нас гой санагдчихсэн. Тэгэл юу нь бол хамтлагтаа ороод хамт үзүүлэл явсан да. За ингээд 2024 оны Wake Up Rock хөгжмийн фестивал дээр 5 сарын 25-нд уулзцай рок хувьсгал Сая үзэлттэй дуу байна уу? Тэгээ тэр хамтлагаас ерөнхийдөө бол инспирэшн авсан байхгүй юу? Зүгээр. In this moment. Тийм. In this moment гоё. Тийм. Орок. Орок гэдэг доотой гэдэг. Suicide Silence яасан гинэ. Тийм. Suicide Silence бол ерөөхдөө яг энэ core-ыг баг ингээ одоо таниулсан хамтлаг гэх юм уу? Тэнгүүтлээ мань хамтлагийн дуучин нөгөө моциклтэй явж байгаа досолд ороод ерөөхдөө жоох юу нэгэд унтсан байхгүй. Анх бол тэгж гарч ирж байхдаа амар хүчтэй гарч ирж ирсэн урсгал нь болов уу. Нэлийн хүчтэй гарч ирж ирсэн. Тэгэл тэр давалгаанд нь манус бас цохогдол айгуу дуртай болол анх бол тим хийж явж байгаад сүүл рүүгээ ингээд өөрсдийгөө олоод ерөөхдөө бол одоо нэг баг экстрем прогрессив метал юм уу нэг тиймэрхүү стилийн л болж хуурайдах шиг байгаа. Хүмүүсийн тодорхойлж байгаагаар бол Сүүлийн хүнд төмөр машин чинь. тийм нэг тиймэрхүү прогрессив метал маяг. Тэр чи өөрсдөө хэлэхгүй бас нэг гадны юмлууд руу дуунуудаа явуулахлаар тэр нэг тий гарууд л хилээд байгаа байхгүй. За энэ бол нэг экстрем метал байна гэж хэлээ. Core бол биш байна гэдэг байгаа байхгүй. Тийм core. Тий манус ч яг ерөнхий нөгөө хүрээгээр бол метал урслаар тоглож байгаа. Тэнгүүтлээ анх бидний сонирхож одоо ийм стилээр тоглоё гэсэн нэг deathcore байхгүй юу? Deathcore гэх тэнгүүт энэ болохоор death metal арай биш. Тэнгүүтлээ арай жоохон орчин үеийн хөгжим гэсэн үг. Урсгал гэсэн үг. Ерөнхийдөө 2000 оноос жоохон хөгжиж эхэлсэн. Metalcore гэж байж байгаа. Тэгээд deathcore болоод биш хүндрээд. Ерөнхийдөө бол ийм микссэн урсгал гэх юм уу? Core гэдэг хөгжим ингээд death metalтай ингэж холигдоод тэгээ хөгжмийн хувьд бол арай жоохон тийм нэг даацтай нэг химнэлтэй гэх юм уу. Тэгээд дуулалтын хувьд бол илүү scream growl нь жоох юм илүү хүчтэй ингэж доошогоо ч илүү хүчтэй дээшээ ч илүү энэ бүгдийн нэг юм холсон маягтай урсгал гэсэн. Ер нь бол. Тэгээд жоохон тийм хар шингэнүүд ихтэй. Нилээн тийм одоо
хүнд урсгал юм. Death metal-ыг жоохон одоо нэг орчин үе ижүүлсэн, жоохон сонирхолжуулсан маягийн л гэсэн үг л дээ. Distortion гэдэг чинь. Одоо эн чинь аюу юм clean байгаа шүү дээ. Тэгээ жоохон завхруулчихж байгаа байхгүй. Сургуулиасаа гарьяа ингээ өөрөө хичээгээд надад угаас тийг санагдаад байгаа юм чи. Ингээ сургууль дээр ингээ юм сурж ирснаас гэртээ ингээ өөрөө ингээ бэлтгэлээ хийж ивэл илүү хөгжих юм шүү гэж бодогдоод тухайн үед угаасаа би амар тийм бэлтгэл хийдэг байсан ерөөхдөө. Тийм. Тэгээ хитрхи тэрэндээ орцсон гэх юм ингээ өөр юм ерөөсөө хийдгүү. Өөр юм хийхлээрээ хямарчдаг. Яг тэгэл энийг хийж ижил яандаа гэл. Тэгэл нөгөө гитарандаа үнэхээр хайртай байсан. Нөгөө жоохон бахта ингээд тэрвч мөрөд өөрчлөж мөртөд унтчихдаг тийм. Нэр ингэсэн ингээд өвтлөн унтчихдаг байсан шүү дээ. Тэгэл ээж аамаа асуугаал чи одоо ингээд мэрэгчлэл байхгүй яаж амьдрах гэдэг юм аа. Би ингээд надаа мөнгө олж исэн ч хамаа байхгүй. Би ингээд гитараа л тоглоод ингээд байж ивэл надаа ингээд жаргалтай байна миний амьдрал. Тэгэл ерөнхийдөө ойлгоол. За юм аа ингээд олцсон юм байна. Тэр манай хамтлагийн ихэнх донорч ч юм нэг манай гэрээс л төрсэн байт юм да. Айнад нь л тий. Чи хөгжмөө бүгдийн зохиолдог л үү? Тий, ер нь бол. Хөгжмийн зохиолч. Хөгжмийн зохиолч 18 дахь перлүүдийн 7 дугаар өртөр гэдэг. Бүгдийн л зохионо гэсэн үг л дээ. Нэг юм харж байгаа болохоор. Тэгэхгүй ерөнхийдөө нэг тэгвэл ер нь амар юм шиг санагдаад байна. Манай хамтлагийн хувьд бол яг нэг хүн яг хөгжмөч юм уу базаад явуучвал айгу амар. Нэг хүний санаагаар явуучвал. Тэгэхгүй олон хүний санаа ороод ирэхлээр бас ингээл баг юм гарч өгөхгүй өгдөө гэх юм уу те. Өөрөө ингээл тэр нь болохгүй энэ нь болохгүй нэгэл. Одоо манайхан ч яг ингээд ойлголцсон. За яг би чи нэг ингээд базаа яваа хариуцаа. Тэнгүүч би бас өөрөө хичээгээд энэ чинь нэг юм бодно шүү дээ те. Яг бодсон юм аа л хийж байгаа. Тэгээ нөгөө эцтэй ойлгуулна, ярилцсан. Тэгэл явна да. Сууцтай хаар одоо Даш хавлал. юу нөр бэ гэсэн үг. Сууцтай л. Ихлүүцтэй л гэсэн. Энэ бол миний хамгийн хайртай гитар юм. Энийг би 2016 онд гитарын тэмцээн болоод тэгээд гитарын тэмцээн болоод тэр тэмцээндээ төрүүлээд энэ гитараар шагнуулжсэн байхгүй. Энэ Gibson брэнд Les Paul гэдэг. Энэ бол хамгийн хайртай гитар тэгээд. Их гоё идэлсэн байгаа даа ер нь бол. Тийм. Тэгээд энэ хар гитар бол манай хамтлагийн анхны гитар. Манай дуучин хүрлийг авч ирсэн. Анхны одоо дуунууд зохиогдож ирсэн гитар одоо 7 утастай. Нилээн хуучирсан. Тэр энэ ч одоо нэрийг Гавьят гэдэг. Бид нэр Гавьят гэдэг нэр өгсөн анх дуунуудаа зохиожсэн болохоор. Тий. Тэгээд нэг юм толгоогүй гитар авах амар хүсэлтэй болоод тэгээ анх бас хамтлагаараа яг энэ гитарыг авч ирсэн. Аюу сонирхолтой. Ийм толгоогүй ээж тийш ерөнхийдөө авч явахад амар авсаархан төр мөрт аюу хөнгөн. Тэгээд авсаархан гитар. Аюу өрх гитар. Малгай 8 хүрэх. Тийм, малгайтай. Гэтэ одоо 100 болж байгаа ч бас малгайг нь авчвал. Өвөлдөө ингээ малгайтай байж тий. Тий. Зуны малгайтай. Тий. За энэ бол манай нэг хуучин Немка гэдэг гитарч байсан. Тэрний одоо надад үлдээсэн гитар гэх юм уу. Өөрөө гадагшаа яваад. Тэгээ манад ингээ байж байгаа. Тэгээ энэ болохоор бас Ibanez брендийн 9 уцтай гитар байгаа. Тэгээд энэ хүн төмөр машин 3 дахь альбом дээр ерөөхдөө л энэ гитараар тоглосон. Яг энэ 8 утсыг ашиглаж их юм уу ерөөхдөө нэлийн доош байгаа. Тиймэрхүү хөг гаргаж бол тоглосон байгаа. Энэ нэг юм хөг гитарууд л. Бэлтгэлийн байран дээр бас хэд хэдэн гитарууд байна. Хэдэн гитартай. За
Гитарч одоо баг хэд болж байна. Нэг 10 гаруй гитар бол байж шүү. Хамгийн дуртай Хамгийн дуртай нь гэвэл лөө. энэ 7 хоног тийм. Тий, хамгийн дуртай нь яг хамтлагтай одоо тоглож байгаа нь болохоор бас нэг өөр гитар байгаа. Тий. Ер нь хамгийн нэг үн цэнтэй нэг юм бол нэг ийм л гитар. Яг тухайн үед би чинь яг гитар байхгүй тий. Тэгэл яг нэг хүүхэд байсан чинь надад бол амар урам өгсөн байхгүй. Яг төрүүлэл яг гитараар шагнуулал яагаад. Гитар бол аягүй гоё. Зүгээр нөгөө дуунахаас санаа манаа гаргахтаа энэ ч нэ хийждэг байхгүй. Одоо жишээ нь энийг заалгах чинь за энийг тэгэнгүүт жоод миди гарах гэсэн үг байхгүй. Тэгээ зүгээр ихэндээ гитар дээр санаагаа гаргахтаа зүгээр ингэ хийчихвэл амар байдаг. Тэгээ одоо энэ чинь зөв бөмбөг чирчээ тавьчих. Зүгээр чинь ингэ өөрөө тоглолцдог байхгүй. Тэ? Тэгээ шоу бичигт чинь. Тэгээ эхлээ санаагаа гаргачаал тэгээ нөгөө эцтэйгээ сонсгоол. Тэгэл болж ийл ерөөхдөө ингэ тохиролцоол. Бонор нь л тоглолцдог юм. Ингээ явчихвал ерөөхдөө амар байдаг. Яг хүн хүнд нэг тийм өгөгдөл байдаг юм шиг өөрсдөө олох хэрэгтэй юм шиг. Тэнгүүт надаас сүүлийн санагдж байгаа юм болохоор нэг өөрийгөө олцсон юм шиг санагдаад байгаа байхгүй. Би ингээд тухайн үед гитар сурч эхэлж байхдаа ингээд нэг өөрийн нэг тийм бас нэг зүгээр ингээд угаасаа бэлдэж байгаа шүү дээ. Нөгөө тийм жоох хүүхд үйж өдөрт 10 цаг марансаа ингээд дүжингөө ингээд суугаад байдیں۔ Тэгвэл яагаад тэгээ суугаад ирсэн юм бол ингээд бодонгот одоо тэр нь бас амар яг үнэлжтэй болчихж байгаа байхгүй. Тэгвэл за би угаасаа л энийг хийх хэрэгтэй байсан юм байна гэдэг тийм юу яаж юу. Одоо өгөгдөл гэх юм уу? Тийм байх шиг байна гэдэгт итгээд байгаа шүү дээ ер нь бол. Тэгээ угаасаа би өөр юм хийхгүй байх ер нь бол. Тийм. Хөгжим ч угаасаа тэгэл нэг сурж дуусахгүй, хөгжиж дуусахгүй юм болохоор тэгэл тэргээрээ л яваад байна л да. Улам орох тусам тэгэл юм ойлгоод улам дуртай боллоо. Тий. Тэгээ ерөөхдөө ганцхан металч эхэлтгүй ер нь бол бүх жанрт бол дуртай. Бүх хөгжмийг ер нь бол сонсдог. Хөгжим тайхтай даа ер нь. За гарч. Одоо зөөлхөн дуурдаг юм уу? Pop mop тоглоход бол олон гитараар аягүй хэрэгтэй болдог байхгүй. Янз бүрийн стилээр тоглоход. Тэнгүүтэл Gibson бол арай жоохон тийм хатуу хүчтэй дуурдаг гэх юм уу. Тэгэл ер нь бол нэг 2 3 юм гитарууд бас хэрэгтэй гитарч байхын тулд бол тэгээд бас хамгийн чухал нь эффект байна бас. Эффектүүд тэгээд яг өөртөө өгсөн саундуудыг гаргах тийм эффектүүдийг цуглуулж авах хэрэгтэй. Тэгэл тэр чинь бас олох гэж бас ирэл хайгуул болно шүү дээ. Өөрийнхөө ямар дуурал төсөөд байгаа яагаад байгаа тэгж байгаа юмудаа цуглууллаа. Тэгэл ерөнхийдөө бол бас хөгжимчин болохын хажуугаар бас ингээл зөндөө ирэл хайгуул техникч болж эхэлж байгаа байхгүй тий. Тэрийгээс Эндээс тэгээд байнга явдаг юм тэгэл гитарын пик л үүд юм байна. Ингэж тоглох хэрэгтэй л гэдэг юм хэлээ л дээ. Нэг зөв суулт нь нэг саналын 3-1 дээр сууж агаад тэгээд зөөр ингээ гитараа бариад голцоо нэг классик гитарчд ингэж тоглолт. Тэгэхээр нэг удаан суухад арай илүү амар байдаг гэх юм уу? Тий. Сонирхолтой нутаг нутгийн тэр нэг аялгууд ч маш их сонирхолтой шүү дээ. Тэнгүүт тэгэл хил нь өөрчлөлтөд ирэхлээр тэгэл бас бүх юм нь өөрчлөлтөд эхэлж байгаа байхгүй тий. Тэр чинь өөрсдөө гэсэн нэг онцлог байгаа байхгүй. Бид нар ч гэсэн ингээ монголоор дуулангууд тэр чинь бас нэг өөр сонсогдоод байгаа байхгүй. Өөр стил юм болоод байгаа. Ер нь тэрүүгээр айгу онцлог байх хэрэгтэй юм байна гэж ойлгосон шүү дээ. Ер нь монголоор дуулах хэрэгтэй юм байна гэж.
гарчаа. Гарах уу? Танай тооны шиг. Шүү дээ. Би гэдэг юм тэр дорж байгаа шүү. Тэрийг өөрөө зардаг гэх юм. Аав нь тийм нэг арьсан эдлэлээр зурж идэг байсан. Тэгээд тэрийг өөрчлүүлээд. Яханд нэг тийм харагдаад байгаа байхгүй. Ерөөс ингээд хоорондоо өөрсөндөө ингэж дотроо болчингуутлаа нэг ханчдаг тийм асуудал ажилтдаг гэдэг юм да. Тэнгүүт ерөөсөө гадныхантай л өөрсдөө харьцуулах хэрэгтэй. Мундгууттай гэх юм уу? Тэр хүмүүсүүд ямар төвшөнд байна? Тэгээд би ямар төвшөнд байна? Тэрийг айгуусаа өөрийгөө мэдэх хэрэгтэй гэх юм уу? Тийм манай бөмбөгч алтгаа битэрч анх ингээд хөгжим нийлээл ингээд хаалж байгаа. Өөрсдөө лаглаг хүмүүстэй харьцуулаад. Джейс Ричардсон, Люк Холланд гэдэг нэг хоёр гитарч бөмбөгч өрөөд байхгүй. Энэ хоёр ингэж тоглож байгаа. Хоёулаа нэрээ. Тэгэхгүй манайхан чинь ингээд хөгжим тоглолоо ч гэсэн ингээд за нэгнээс илүү болчлоо гэж за энэ болчлоо гэж юм төвшин бол байгаад байдаг байхгүй ханах туу. Тэнгүүтлээ Монголд бас ингээд нэг тийм мэрэгжлийн одоо хөгжим бол бас айгүй хэцүү болж байгаа байхгүй мэрэгжлийн. Одоо жишээ нь ингээд офисын ажил хийдэг хүн өглөө 8-аас очлоо гэхэд орой 5-аас ингээд ажлаа эсрэгэл харддаг шүү дээ. А тэнгүүт би гитарчин хүн өөрийгөө гитарчин гэж тодорхойлж байгаа юм бол би өглөө 8 цагаас орой 5 цаг хүртэл өдөр болгон тэргээ хийх хэрэгтэй. Тэгжээж төвшмшим болж байгаа. Тэгмээ онцлог. Тэгээ wake up ч одоо ин 10 дахь жилдээ юм эсвэл зөвхөн танах. Ер нь бол 10 жилийн зохион байгуулж байгаа. Nice. Би барыг нэг дээр нь очижсэн баха. Анхны 2 мөлөө 3 мурдах дээр аюугаа их бороотой байснаа гинт оройн нь нар гарч мардаг. Тэр үе мөн үү биш үү? Мөн баха. Би мөн бах гэж. Тэгээд ямар ч гэсэн амжилт төсөө. Хамгийн гол нь гаднаас хамтлаг ирж байгаа нь айгүй гоё санагдаж. 5 хамтлаг оролцсон. Бүр Япон, Хятад, Оросын 2 хамтлаг гэсэн тийм. Nice. Энэ жилээс тэгээд баг олон улсын фестивал боллоо. За амжилт төсөө. Ямар гоё вэ? Олон улсын фестивал. Дээрээс нь Монголын бүх баг амьд хөгжмийн хамтлагууд байна шүү дээ. Тэр нь гоё. Харан хурд гэж хатар маань. Nice. Гоё даа. Баярлалаа. Баярлалаа. Давхар тоо гэдэг чинь бас маш их амжилт шүү дээ. 10 дахь жилдээ болж байгаа гэдэг чинь аль хэдийнэ бараг брэнд болох фестивал wake up ба шүү дээ. Баярлалаа. Nice. Баярлалаа. Нэвтрүүлэг болох гэдэг юм шүү. Тийм одоо болохоор одоо болохоор энэ Voice Kids гэх шоунд яг гитарчнаараа ажиллаж байгаа байхгүй. Энэ бол миний хувьд яг анхны яг хөгжимчнөр ажиллаж байгаа ажил. Тэгээд ерөнхийдөө надад ч гэсэн энэ аягүй сонирхолтой байгаа. Ингэж өөр олон стилийн, өөр олон дуу гаргах надад амар туршлага болж өгч байгаа байхгүй. Тэгээд ерөнхийдөө ганцхан метал шилтгүй ер нь би бол бүх стил жанрын хөгжим тоглох юм бол аягүй дуртай. Олон тэргээ зөвхөн ингээл нэг талаараа хөгжүүлэхгүй бүгднгээр нь ингэж хөгжүүлвэл бас надад өөрт нэг юм суугаад байгаа байхгүй те. Бүх нэг юм ойлголттой байвал. Тэгээ ер нь бол аягүй туршлага болсон сайхан л ажил байгаа юм. Дуртай юм хийж байгаа болохоор тэгэл гоё л гэдэг юм да. Сайн баха. Сайн байна. Хиттэй явж байгаа юм уу? Тий. Hello. За. Дүү нөгөө 25 тоглолт хийх гээд 10 сая 10 жилийн болж шүү дээ манай хамтлаг. Тийм үү? Тий. Өөрхөн бас. Өрнө. Тэ юу вэ? Тэгэл баах ажилтаа л яваад байна. Бид одоо яа. Voice дуусчих гадаас үзчихлээ. Хажуугаар нь юм ажилтаа. Чи тэгтээ амжуулж шүү дээ хажуугаар нь. Харин тий. Одоо тэр чинь манай 25-нд тоглолттой байхгүй. Тэнгүүтлээ 26-нд voiceтэй. Вау. Айгууц. Цомогч юу янз ирсэн үү? Пенз ирээгүй 25-нд ер нь бол ирчин. Ирчихв. Одоо урьдчилсан цаглахыг авцсан байна. Ийм хүн 37 хамтлаг орцож байгаа байхгүй. Гаднаас 5 хамтлаг. Тэгээ хард хуранг муранг гэдэг. Хард хуран. Вау. Оо энэ ч юм амар юм байна.
Энэ Sky Resort болох байхгүй. Sky Resort тоо. Тий. Sky Resort аль юм дэр нь? Шууд гадаа нь хоёр тайцтай. Нэг нь дотор, нэг нь гадаа. Аль талбай дэр нь? Тэр нэг зогсоол байдаг шүү дээ. Зогсоол дээр нь ерөнхийдөө. Асемийн зогсоол уу? Тийм баха. Би яг тийш очиж үзээг сайн мэдэхгүй. Та нэг дүүнрээ дэмжиж нэг wake up дээр уулзъя гэсэн нэг тийм хэлээд байна. Одоо авчих уу? Гэтэ би одоо яг ийм Тэнгүүтлээ өөрөө ингэвтлээ. За ингээл тхий ингээл том тайсан дээр гарцтай. Урд ингээл хичнээн мянган хүн зогссон ингээл орой болгон зөө ингээл бүр төсөөлнө. Ингээд төсөөлөл унтахтаа ингэж унтаал. Яг юм болно гэл. Тэр төсөөлнө гэдэг чинь бас амар чухал юм байгаа даа. Тэнгүүт миний нэг хүүхд тахтаа ингээд бодож исэн, мөрөөдөж исэн юм. Яг одоогийн юунд бол яг ингээд бэлдсэн байгаа даа байхгүй баг. Одоо ч гэсэн тэгэл төсөөлөл, мөрөөдөөл, зориул явж. Тэнгүүт бэлтгэл хийхдээ ч гэсэн тэгж байгаа байхгүй. Анх ингээд хамтлагтай ороод юм. Гэхдээ ингээд зүгээр яг ингээд тайзан дээр байгаа юм шиг бэлддэг. Яг ингээд төсөөлж байгаа юм чинь дотроо. Ерөнхийдөө дуу ихтэй ч гэсэн тэгж хийдэг. Яг ингээд хүмүүс ямар мэдрэмж авах болох юм бол өөрөө тэрэн дээр нэг юм хийснээр тэрэн дээрээ савж маавал те. Ангууд юу нь бол гоё юм шүү гэ. Тэр мэдрэмжийг ингэж өөрөө авж байгаа тэгэхээр ч амар гоё байгаа байхгүй. Тэгэл нэг гоё санаа манаа ороод нэг гоё дуу мө зохиоч штэ. Тэнгүүт тэр бас амар гоё мэдрэмж. Нөгөөдгөө байнга сонсоол те. Тэгээ надаа анх хамгийн гоё мэдрэгж ирсэн юм. Одоо би ингээ гэртээ ингээд хийж байгаа шүү дээ. Ер нь бол гэртээ хийсэн ингээд зохиоцсон миний юм ингээд ийм олон хүмүүсүүд ингээд би тайзан дээр тоглож үзүүлээд тэр хүмүүс ингээд мэдрээд тэгж юм тэр мэдрэмж бол амар гоё юмсан. Хоёул чи яах вэ? Тэ. Тэгэхээр баг ингээд 14-өөс хойш тоглосон. баг нэг хүний амьдралыг хүчнээс өрөвдөд байж. Харин тий. Өмнө нь бол надаа ер нь бол бүр октоор зүйл байдаг байсан. Бүр хувийн тэр одоо амьдрал ч юм уу те. Яг зөвхөн яг л хөгжим байдаг гэсэн аахгүй. Гитарында бүр айгүй хайртай. Ерөнхийдөө тэгжиж л угаасаа хийн л дээ. Гэдэгч бас итгэдэг байхгүй юу? Одоо гол нь ингээд чадваруудаа ингээд суулгаж ягаад улам сайжраад одоо харин гаргах юмнуудаа сайн бодож өөр юм судлах юм хэрэгтэй болж байгаа байхгүй тий. Эхлээд бас ерөнхийдөө хөгжимчин одоо хамтлаг болохын тулд ч юм уу. Эхлээд ер нь хөгжмөө сурах хэрэгтэй. Тий. Тэгэхгүй манайхан ч бас ингээд хөгжмөө сураагүй гэж хамтлаг болчихдог байхгүй. Нэг л амар санаа манаа яриад мэдрэмж яриад тий. Гол нь тэрийг чинь гаргах гээд байгаа зүйл нь энэ чинь нөгөө хөгжмийн зэмсэг учраас хөгжмийн зэмсгийг чинь тоглож иж дуурдаг учраас тоглож чаддаг байх хэрэгтэй байна. Тэнгүүт тэгэл одоо классик хөгжимчд тэгэл бас хичнээн мянган цагийг тэнцэнэ зарцуулж байна тий. Зөвхөн нэг аяыг тоглох гэж хэдэн өдөр шилждэг гэлээ. Хэдэн сар бэлддэг гэж байгаа юм. Ожаагалтай байна тэгээд үзсэн шүү дээ. Тэр чинь бас амар ядраадаг байхгүй. Ингээл шүү чих шуугаал ерөөхдөө бол нэг 2 цаг хөгжим дунд байхад л амьд хөгжимчин тэгэл юу нэг амар ядарна. Хар ажил хийснээс илүү ядарч байгаа юм чи тий. Тэгэнгүүтлээ сая нэг сар бол яг нэг өөрийгөө шахаж үзээд тэгээд бол ямар ч гэсэн нэг 3 сомынхаа ард бол гарсан. Тий. Өдөр нь бэлтгэлээ гээл гэж бол оройн суугаад гэхдээ дуунуудаа зөхиогоол тий. Тэсээс өөрийгөө амар нэг ингэж контролт хэр гарч байгаа байхгүй тий. Энерги хойрлж оройноо за тэгэндээ зүт тутын батхгүй гэж байгаа л. Би ямар зузаан гараад ирвэ. Яха.
цахилгаан гитарын чинь онцлог нь одоо яг энэ шүү дээ. Тэ? Хүмүүс чинь гоё ингээл соло молог тоглоод яаж ингэж гоё дуурайд байна гэдэг чинь одоо эднэр واخхой. Эффектүүд байна. Гитар чинь шалтнаар бол ингэж дуурж байгаа. Юу ч байхгүй дээ. Тэгээд иймэрхүү эффектүүд дээр ирэхэд юм цураа өгж болно. Ойр залуунаас гээд дуугалчих. Та хэд гэдэг нь. Одоо хин Одоо манай хамтлагийн гол юу ч одоо distortion гэдэг эффект байгаа шүү дээ. Энэ нь гол онцлог юм бол одоо ийм болгоно. Ингээл. Окей. 3 4 гэж унтаа. Тэгээ тэрний урд шин нас орой гинт нэг залгаа гитар бичээд өгөөч гэдэг. Тэгээ тийшээ явж бараг 7 молоо гэсэн. 2 хоног нойргүй. Тэгээ тэнгууд бүх газар ингээ хөгжим байж байгаа байхгүй хамгийн сонирхолтой юм. Тэнгууд ч ямар ч юм хөгжмийн зэмсэг байхгүй байсан ч гэсэн та энийг ингээ бүх энэ дуурж байгаа саундуудад бүгдээрээ хөгжим байгаад байгаа байхгүй. Тэр нь амар гоё. Хаач хөгжим байдаг гэдэг. Одоо ялангуяа сүүлийн үед нэг хөгжмийн жанрууд ерөнхийдөө бол дуусаад одоо ингээ дандаа миксэл юмнууд байгаад байгаа шүү дээ. Одоо нэг онцлог өөрсдөө одоо нэг онцгойлж байгаа гэх юм онцлогдож байгаа юм нэг шээ. Юу хэвчээ. Тэр нь тэнгуү саунд байгаад байгаа байхгүй. Агуу тийм саундууд нь сонь саундуудыг гаргаж ирж, шин саундуудыг гаргаж ирж, агуу шин юм хийх боломжтой гэх юм уу? Тий. Тэгэхгүй яг жанр бол тэнгуут барыг дуусчаад байгаа байхгүй. Тэгснэ 1800 хэдэн онд ямар хөгжмийн зохиолч гэлээ. Одоо үүнээс цааш ингээ шинэ хөгжим гэж байхгүй. Шинэ хөгжмийн жанр гэж байхгүй гэж хэлжсэн гэдэг юм. Ингээ албастай хүн. Тэгэхээр тэгээ яач үнэн л дээ юм бол. Одоо тэгэнгүүтлээ ингээл нэг юм чинь ингээл давтагтаал яваад байгаа байхгүй. Тийм бас нэг хүн хамгийн мартагдсан хуучны юмыг шинэ юм гэдэг байгаа байхгүй. Тэ? Тэр чинь бас үнэн л дээ. Тэнгүүт нөгөө юм хийхийн тулд айгүй тийм судалгаа хийх хэрэгтэй. Тэнгүүт одоо энэ байгаа юу н баг бүх зүйлс чинь мар ингээд өмнө нь байсан л зүйлүүд байгаа байхгүй тий. Гол нь яг тэднийг л ойлгож мэдэх л хэрэгтэй юм шиг байна тий.
Житгэн тулд амьдрал хоолоо идэл унтаал ажиллаад хоолоо идэл унтаал ажиллаад ах юм бол тэр чинь бас амтнаас нэг ялгах юм байхгүй болчихно өстэй. Тэгээ ерөнхийдөө бол тийм хөгжим урлаг байж иж бол илүү амьдрал сонирхолтой болох гэж боддог шүү дээ.